За сайн байна найзуудаа. Энэхүү бичлэг маань зөвхөн одоо мэдээллийн зорилготой хийгдэж байгаа бичлэг шүү. Ямар нэгэн хориотой юм терапевтийг одоо хэрэглэх зааварчилгаа бол биш гэдэг та бүхэн ойлгоорой. За соматерапийн буюу өсөлтийн гормон гэж үг. Соматерапийн гэдэг үг маань сома буюу бие, стропин буюу өсөх гэсэн утгатай үг юм аа. За энэ даавар нь одоо хүүхэд төрсний дараа түүний өсөлтөнд одоо зайлшгүй хэрэгтэй бөгөөд одоо өөхтөөс нүүрсээс азот, эрдсэн солилцоог ер нь өдөрддөг гэж хэлж байна. Гипоталамус, гипофиз өдөөгч дамжуулснаар соматерапи үүсдэг. За гипоталамус гэж юу вэ гэхээр энэ одоо тархины ард хэсэгт байрладаг дааврын одоо өдөртөх төв гэж байна. За энэ дааврын өдөртөх төв маань одоо бидний температурыг юм уу одоо бүх одоо бодисын солилцооны бүх систем одоо тэнцвэртэй гомеостаз хэлбэртэй байлгадаг. За гомеостаз гэж юу вэ гэдэг та манай пэйж хуудсанд ороод нийтлэл байгаа тэрийг уншаарай. За гипофиз гэдэг нь бол одоо тэр гипоталамусын доор байрладаг булчирхай байгаа. За энэ булчирхаанаас соматерапийн өсөлтийн гормон ялгардаг юм байна. Мэдээж бага насны хүүхдэд энэхүү гормон бол өндөр байдаг. За томрох тусмаа юм уу нас явах тусмаа энэхүү гормоны хэмжээ бол багасдаг. Насанд хүрсэн том хүний цусан дах одоо өсөлтийн гормоны хэмжээ бол өдөрт бол хэлбэлцэж байдаг. За ингэхдээ бол 3-5 цаг болоод одоо оргилдөө өрөөд эргээд буурж идэг гэсэн. За соматерапийн ямар үед өндөр байдаг вэ гэвэл одоо шүн гүн нойрсож явахдаа одоо оргилдөө өрж идэг. Нэг бол бэлтгэл хийсний дараа энэхүү гормон тодорхой хэмжээгээр бол өснө. Мөн одоо тодорхой стрессүүдэд бас энэхүү гормонууд бас их бага хэмжээгээр бол ялгардаг. За энэ стрессүүдэд юу байдаг вэ гэх юм бол олон цагаар өсөх, даарах, нэг бол хит халууцах. За энэ тохиолдолд бол энэхүү гормон бол бас тодорхой хэмжээний хүнээс ялгарч идэг байна. За соматерапийн нь бол инсулины антагонист буюу инсулинээс уруу үйлчлэгдэг гэсэн. Цусан дах сахарын хэмжээ хэдийжээ багасна. Соматерапийн маш ихээр ялгарна. Түрүүний хэлсэнчлэн шүн унтчих маш ихээр ялгардаг. Нэг бол үлсэж ялгардаг гэсэнчлэн одоо цусан дах сахарын хэмжээ яг энэ үед бол шүн унтчих хамгийн бага хэмжээгээр очино. За энэ хүү гормон нь ерөнхийдөө бодибилдинг, фитнес болон бүх төрлийн спортод илжсэн төрөлжийн дээр 3 төрлийн юм бол хэрэгэлдэг. За энэ бол нэг стероид, инсулин, өсөлтийн гормон. За гаднаас хэрэглэх юм бол одоо ямар ирээд нөлөөтэйг нь та бүхэн одоо хэлье. За нэгдүгürt бол өөхийг бол маш хурдан айлуулдаг. За та бүхэн анзаарсан бах 110-аас дээш кг жүнтэй бодибилдинг маш том булчингийн мастай тамирчид бол өвчнөд бол маш их хэмжээний нүүрс үсдэг. Маш хэмжээний нүүрс ус идэхдээ тэд нар ерөөсөө таргалдгүй гэж хэлж болно. Одоо өөхөн давхар бол маш нэгэн одоо арьс нь бол хальс шиг үү. За хоёрдугаар энэхүү гормон бол залуу болгодог гормон гэж бас хэлэгддэг. Холливуудын том жүжигчид болон одоо том одоо залуужуулдаг, эрүүлжүүлдэг одоо гоо сайхны байгууллагууд бол энэхүү гормоныг залуужуулах зорилгоор бол ашигладаг практик бол байгаа. За 3-дугаарт бол яс, үе мөч, шүрмэс гэх мэт зөөл хийдэг бол одоо бэхжүүлдэг. Мөн хэрвээ та бэрхтэлгийн бэл авсан бол бэрхтэлгийн бэл сэрэх процессыг бол маш түргэсгдэг байна. За 4-дугаарт нас уртсах зорилгоор одоо дохын вирус тээгч хүмүүст бол энийг бас хэрэглэдэг практик байт юм лээ. За 5-дугаарт бол бидний хамгийн хэрэгтэй булчингийн мас томруулдаг. За магадгүй та энэхүү гормон бол маш ид шидтэй залуужуулдаг гэх мэт одоо эерэг талтай одоо ийм тариа байна гэж бодож иж болно. Ямар ч юм тарианд бол сөрөг нөлөө байгаа. За энэхүү сөрөг нөлөөг та бүхэн одоо хэлье. За нэгдүгüүрт нь бол гар урууны үзүүрийг одоо бадаах одоо шинж тэмдэг илэрдэг. За энэ яагаад илэрдэг вэ гэхээр гар урууны кистний яс эднэрт хомсноор одоо мэдрэл дарагддаг. Мэдрэл дарагдж байгаа тохиолдол бол одоо гар бүлийн үзүүрээр одоо бадаарж өвддөг байна. Хоёрдугаар тул цусан дах сахарын хэмжээ гэсэн. За энийг бол гипергликемия гэж нэрлэдэг. За гипергликемия бол яах вэ гэвэл та ухаан алдаж одоо комд орох магадлалтай. Мөн цусан дах сахарын хэмжээ байнга ихсээд байх юм бол та чихрийн шижин өвчтөй болох одоо магадлал бол нэмэгдэнэ. За энэ хүү эрсдлийг бууруулахад бол одоо өсөлтийн гормоныг заавал инсулинтэй хосолж хэрэглэнэ. За 3-дугаарт бол хамрын үзүүр, чих, мөн хөлийн хуруу, арын хуруунууд бол томордог. За энэ хүү томорж байгаа процесс бол ерөнхийдөө бол хэрэглэж байгаа дооцноос бол шууд хамаарна. За 4-дугаарт хэрвээ та ямар нэгэн хавдартай бол хавдрын эсийг хуваагдлыг бол төрөсгдөг. Тийм учраас өсөлтийн гормон хэрэглэх нь заавал хавдрын марк өгсөн байна. За 5-дугаарт нь бол бүх дотор эрхтэн, дэд эрхтэн бол бүгднгийн томруулах.
За хэрвээ та анзаарсан бол одоо бодибилдингийн том тамирчид тэмцээнд орохдоо маш том үзэл тавьдаг. За энэ юу гэлж байна гэхээр маш өндөр хэмжээний доозыг, өсөлтийн гормоны доозыг урт удаан хугацаанд хэрэглэхээр дотор хэрэгтний бүх томор. Самотерапийн хэрэгслэр өндөр болохоо гэж асуудаг. За хүн болгоно одоо эпифизийн ясны одоо завсрын өсөлтийн бүс гэж байна. За энэ бүс нь бол хүн болгоно нас нь бол хаагдах нас нь бол хүн болгон өөр өөр байдаг. Энийг одоо яаж мэдэх вэ гэвэл энгийн рентген зураг авахуулаад за хэрвээ энэ ясны бүс нь хаагдаагүй тохиолдолд өсөх боломж бол байгаа. За дараагийн сэдвээр инсулиний талаар орох болно. Инсулины өсөлтийн гормонтой яаж хоршуулж хамтарч хэрэглэдэг талаар та бүхэн мэдээлэл оруулах болно. Та бүхэн лайк, subscribe хийгээрэй. 77 103 103 жолооч 103 цэгмэн 77 103 103 жолоочийн түргэн тусламж. Сайн байна уу? Та жолоочийн түргэн тусламжтай холбогдлоо.